Хууль сахиулгын их сургуулийг төгсөгч Жудаа бүхийн дэлхийн аварга Монгол Улсын гавьяа тамирчин уран цэцэг дөрвөн ихэр хүүхдийн аав цагдаагийн дислэгч Баттулга нарт их сургуулийн захирал профессор цагдаагийн урандаа Чингис болон тус их сургуулийн удирдлагууд магистрантурт үн төлбөргүй хэлсэн сурвалжах эрхийн бичиг гартууллаа. Манай хууль сахиулах сургууль бол олон сайхан тамирчтай. Яг бол хууль сахиулах сургуулийн сонсогч оюутнууд төсөгчд нь ч гэсэн өөрсдөө бас бие бэлдрийн хувьд ч гэсэн бас их сайн байх хэрэгтэй. Тэр ч утгаараа бид нар спортод их том анхаарал төвлөрүүлж байгаа. Хууль зүйн сайдын тушаалаар 2013 онд бол хууль зүйн сайдын харьяа агентлагуудын спорт хоорондоо татан буулгаад хууль сахиулах сургууль соём спорт сургуулийн төвийг байгуулсан. Энэ ч утгаараа ч гэсэн манай энэ уран цэцэг манай энэ спорт төвийн бас тамирчин болно. За баярлалаа. Их сургуулийн удирдлагууд Монгол Улсын гавьяа тамирчин уран цэцгийн магистрантурт элсэн суралцах эрхийн бичгийг Жудаа бүхийн холбоонд нь очиж албан ёсоор гартуулсан юм. Уран цэцгийн хувьд өнгөрсөн оны 8 дугаар сард Рио де Жанейро хотноо болсон Жудаа бүхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д алтан медаль хүртэж Монголын анхны дэлхийн аварга эмэгтэй жудоочин болсон юм а. Манай хууль сахиулгын сургуулиас надад бас магистрийн суралцах эрхийн бичиг өглөө ашиг баяртай. Түүнчлэн их сургуулийн 2013 оны төгсөгч шинэ оны өмнөхөн дөрвөн ихэр хүүхдийн аав болсон цагдаагийн дислэгч Баттулгын магистрантурт суралцах эрхийн бичгийг их нялгсан эрүүл мэндийн төвд очиж гартуулсан байна. Хууль сахиулах сургуулийн анхны төгсөгч болох Баттулга маань дөрөв ихэр сайхан ихэр хүүхдийн аав боллоо. Энэ бол манай сургуулийн хувьд бол их том үйл явдал. Яг бол манай энэ төгсөгч хүн маань бас Монгол улсынхаа бас энэ хөгжил цэцэд бас өөрийнхөө оруулж байгаа хувь нэмрийг бид нар бодож байна. Тэр утгаараа ч гэсэн хууль сахиулах их сургууль нь бас багш нарын ч гэсэн шаваараа ч гэсэн бахархаж байна. Өнөөдөр бол хууль сахиулах сургуулийн захирлын зүйл өнгөрсөн 13 оны яг хамгийн сүүлийнхээ зөвлөлийн хурлаараа манай төгсөгч Баттулгыг хууль сахиулах сургуулийн магистрантурын эсэлтэнд хамруулахаар шагналсан юм а. Энэ шагналаа бид нар бас гардуулах гэж хүрэлцэн ирсэнд их баяртай байна. Сургуулийнхаа бүх багш нар, сонсогч нартай бүгд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна.